За өдрөө минь түргий бүгд. За бид сая хайтаа уучраа алга болгоод. За энэгээр нэг юм хайлаа. Тэгсэн чи хараа. Энийг нүгүүд ажиллагаа боллоо. Энэ юу вэ манайхаа? Тайлбараа. Энэ юу вэ? Бид хамгийн сайн мэдж байгаа. Бид 5 жилийн компанид тэмцээ. Энэ араа 28 дугаар талбай гэдэг байгаа шүү дээ. Гараас орж ирсэн билээ нутгийн иргэдээ. Баахан цоогнуудаа За нутгийн иргэд цаа олж ирсэн. Энийг Ингээд ийш хашиг Монгол хэд мэдэн шүү. Монгол мэдэн шүү. Энэ араа энэ юмнах хараа. Ингээд энийг хуудтаад хэлсэн. Хуудсан юм байна. Хуудчига нийтэма. Бо Петрочина. Не Петрочина то конзолома. Это дачин дачин. Не та Петрочина. Тэма. Не та конза Петрочина. За өөрөөр дандаа Петрочинагийн доогоор хүмүүс доогоор математик спортын дээр ингээд байцгааж байна. Сумын иргэд энэ дээр маш ихээр ирсэн. Бүгд хугацаа сонсон. Одоо Сүхбаатар аймгийн цагдаагийн ажилтны хэсэг гараад бол бараг 30-40 минут болчихлоо. Тэгээд хамгийн сонирхолтой бид нараа улаан хугацааны үст байж байгаас баримт улаан хугацаа ингээд энэ талаа ингээд ураад тавьсан заяа. Энийгээ сая сандраад тэгээ энийг ингэж нуух ямар үндэслэл байна. За эндээс би яг нутгийн иргэдийг одоо нутгийн иргэдийг сая яваад олоод ирээч гэсэн чинь барилгын цаанд булцаан бичлэг хийж авсан гэсэн. Хой залуу наашаа өрөөд ирээч. Хичээндээ наашаа өрөөд ирээч. Зүгээр шүү дээ. Яг олон түмэнд харсан үзсэн зүйлээ. Сүхбаатар сумын нутгийн иргэн одоо хаанаас олсноо чи бас олон түмэндээ хэлээдэг тийм ээ. За энийг сая ингээ алга болсон юмсэнтэй сая бид нар ингээ зургийг даруулъя. Гэсэн чинь алга болсон. Хаанаас олсон гэж байна. За энэ баш барилга даавал 10 хэдүүл алга болсон заяа. Тэгээд энэ залуу ингээ араас нь яваад энийг олж байгаа. Гадар чороонд болсон. За энэ хараа. Наач. За хараа бүгд. Банкны сайд чиглэл өгсөн юм би. Тийм байна. Уур чай гэж. Юу вэ? Бантны юм сайд одоо ингэж штэ. За бид нар газрын тосны үйлдвэрийг барьж агаад газрын тосны үйлдвэрийг барьж агаад золонгоо тэргүүтээ одоо адилш гэрээша Үнэн Баазуун намынхан те одоо шатаач хийж газрын тосны үйлдвэрийг болиулж те манай улсын орныг ихээр контролоо гэж те ярьсан. Гэтэл нөгөө манай бантны юм сайдын хайртай Монгол улсын үйлдвэр энэ. Энэ биднээс айгуу тай. Дугаар дийтэй. Атэмбэ. Хүн ярьж шаагаад бас ялаа шиг. Би араа. Энэ араа ийм их ингээ Петрочина гэсэн юмнууд бүгдийг хууд авсан. Төрөн болоод Эмблемүүдээ хуулж байгаа түрүүн. тэр лого тэмдэглэсэн. Ийшээ бөөндөө яваад. за энэ болоод Энэ бол хуулж авах боломжгүй. Магадгүй бидрэг гэж гүтгэн. Энэ хараа өөрөөсөө ойдолтой. Тэр Өөрөөсөө ойдолтой бүр ингээ 28 дугаар талбай асуудал. Хаав тааны тэр үндэсний үйлдвэрлэгээд солиороод байгаа чинь. Орон таймын баян төвөн Хилэн сум, Хүлэмбөр сум. Энэ Петрочина дачин тас компани манай улсын үндэсний үйлдвэр. Үндэстэн болцсон юм уу? Манай улсын үндэсний юм уу? Тим юм ярьж тамтны юм. За нутгийн иргэд юу гэж харж байна? Энэ ямар улсын тэмдэг юм? Та нар маань мэдж байгаа шүү дээ. Энэ хятадын үндэсний газрын тос холбоорлох. Дачин тас компани юм билээ. Тий. Тэнгүүд одоо сая дэж 28 дугаар талбай дээр одоо энэ тэмцэл нэртэй хийдэг шатаачид одоо газрын тосны үйлдвэрийг бариулахгүй гэж тэмцэж тий Саад хийлээ гэдэг байгаа. Тийм юм баахгүй. Монгол улсын хөгжил цэцгэлийг хадаа авчруулсан гэж яриад байгаа. Гэтэл энэ Петрочиныг энэ одоо энэ гэх ширмэл шүү. Одоо энийг багтгүй бидрийг хийж дамжин юм а. Чи иргэдтэйгээ тулж чадахгүй иргэдээ ингээд утасны цаанаас дарамжлаа суудаг ийм саад байд юм уу? Төрийн сайд гэдэг хүн үнэн учрыг хэлээ Петрочина дачин тас компани дахиад олборлох гэж байгаа гэж үнэ хэлэхгүй яасан юм. Дарамж даалтаа Тийм учраас бид эсэргүүцээр байгаамаа. Тийм учраас бид эсэргүүцээр байгаа. одоо бүдэг гэж хэлмээр. Энэ замын үдээс ачаа нэмэгдэж ирээд. Даварсан энэ араа. Ой, энэ чинь. Ой. Ой. Тоо зогсоо шүү дээ. Баана байж. Наа цааш. Эдрэ игээ зайдаа. Бөөнд нь байдрээ.
цагдаа Ийш зогсоо. Ой чи ийш зогсоо халдсан биз таам. Монголын хуулийг дуудлага шиж байгаа хуулийг хүч цаашаа. Гэхдээ энэ зарим үедээ характер үзүүлж байгаа юм шиг та бүхэн санагдчих магадгүй. Зөөлөн хандвал эдгээр олон гаараад байгаа байхгүй. Загнахаас өөрөө агахгүй байгаа шүү. Тэрийг бас ойлгоорой. Бас нэг дипломат харилцаа гэдэг юм уу, ёс зүй ярьж байгаа бол өөчлөөрэй. Гэхдээ эдрийг ингэж загн зандахгүй болдгоо маа. За цоод 15 байгаа шүү. 15 байсан. 14 нэг. За нэг нь олоод дөр. За энэ дэр штэ те. Нэг нь олоод дөр. Эдэр зүхтах энэ цүнхээ өрөөд ингээ бэлэн байгаад байгаа байхгүй наад чинь. Дандаа темпүүтэй, яр шархтай, идэ бэртэй хогийн ургамлуудаа нааш явуулж байгаа. За юу. Дандаа өндөр дооцтой эм бэлтгэл ууж байгаа. Тэгэд энэ скватер сумын айлын гашаануудаар зураг хүрэг дараа яваад ирж байгаа. Энэ золбон өжаанаар. Гэтэл өнөөдөр 300 хүрэхгүй зүгээрээр усын төсөлд нэг хэд тоснаас одоо ордог нь ордгоо. Энийг бид хэлээд байгаа биш ээ. Ашигтмын сайттай бүх мэдээлүүд нь байж байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 20 жилийн 30 жилийн хугацаанд хэдийн хэмжээний ордог усын төсөлд орсон мэдээлүүд нь байж байгаа. Яг эдний урд нь сууч. Эзэн зочны байрыг үзэн дарах. Биш сууч. Даваагч. Наашир. Үгүй. О тий. Нэмэн. Үгүй энэ Үгүй бид ардсан сон. Үгүй. За. Суу. За. Манайхнаас хүн байна уу? Даваагч чана. Даваагч ингээд суулгач. Тэгээ бид нар ордон зураг авах юм. бид нар харуулах хэрэгтэй заяа. Харуулах. За энэ зургийг дараад хачирч шүү. Одоо дамтны юм аа. Чи Монголыг за байж байгаа би нэг хэлээд. Дамтны юм аа. Адилш гэрээшээ соронзон болт. Монгол улсын одоо үйлдвэр барьж байхад газрын тосны үйлдвэр барьж байхад цааш хөгжил садаа учруулж байгаа гэж байгаа хар мас новчлуудаа энэ Монгол үйлдвэр мөн үү? Энэ Петро Чайнагийн хужаа. Петро Чайнагийн хужаа. За одоо зураг дар. Энэ ерөөсөө толгойлох чинь. Наач. Манай Монголын хуулийг ундаа гэж байгаа юм. Сидаа. Ундаа гэж байгаа юм. Хөрөн цагтаа хаана нэг Монголын хуулийг ундаа гэж байгаа юм. Хоёр өдөр ундаа гэж байгаа. Монголын хуулийг дахиад одоо зураг дараад сайжнуудаа 5 хэсэг мөгөрдөө даач мөгөрдөө чи эдрийг лайв одоо лайв өчигдөр бид хорын зургийг дараах камер машины баатар үл тавьж доромжсон матан цувын иргэдийг тавьж доромжсон өнөөдөр Сугатраа би бүгд Зайд энэ хужаанараа зайдууд. Өөр аваад хужааруу зайд дамжин юм аа. аваад зайд авчихгүй хард амгаа дараад зайлуул. хараа ийм байгаа хгүй. Бүгд ийм байгаа хгүй. Бүгд ийм тэр чаныг доогтой. бүгд логотой хатаа зураг тавьж доромжил одоо Монголын хөгжил одоо доромжил та нар сайтууд заа юу доромжил Хас Чааш яваа. Чи Монголын халгаа автаа таашаа зайлт юм бэ? А? Энэ халгаа автаа зүхтаагаад байна шүү дээ хараа. Скватер аймгийн. Яахлаараа болтгүй. Яадгийн төрөнд амжилж байгаа.
төр доромжилж байгаа заяа. Төр улсын үгүй сайн зугтаасан. Сайн зугтаасан. Орлогч дарга сайн зугтаасан. Томс дээрдгийг дипломатцаа гэхгүй. Чи буруу ярьж. Зүгээр хараа. Зугтаач шүү дээ. Чи намайг зүгээрээ түмэн. Орлогч дарга нь ингэж ш тараа Сүхбаатар сумын орлогч дарга нь. Гэрээша. Болохгүй заяа. Энэ чи харин би болохгүй гэж бодож байна. Тэ. Сумын орлогч дарга солиор заяа. Одоо доромжил заяа. Солиор. Арай дэндүү биш үү. Сая зугтаачааг харж штэ. Зугтаач штэ. Халгын автгаад хайччаа. Хинээ өгдөг хүчтэй чаа. Хинээ өгдөг алгачаа. Тэ. Биш засаг дарга. Орлогч дарга чи юу яриад та? Болохгүй гэдэг юм. Ой. Явлаа штэ ой. Явахгүй. Төө Сүхбаатар аймгийн цагдаагийн албаа ирээч. Сүхбаатар цагдаа байхгүй болцаараа. Цагдаа яг болсон. Яач. Болооч. Тэ эдгээр айж чам бэ. Цагдаагийн албаагч авч явах ёстой штэ. А? навшааваа энэ атсан навшааваа юу? Чи хөөж навшааваа юу? Хаа навшааваа манай Эдгээр битро чайныг уужааш штэ. Битро чайныг уужааш та нар харалтаа эмблем тэмдгээ зүүцэн. Энэ Монголын үндэсний үйлдвэр муу юм уу? Та нар мөнгө хэлдэ. А? Додтолдож болохгүй шүү. Яг зөв түмэнжаа. Хой, манайхаа додтолдож болохгүй. Цагдаагийн одоо Сүхбаатар аймгийн цагдаагийн бүрэн бүрэлдэхүүн ирж байгаа гэсэн шүү дээ. Одоо цаг гарan боллоо шүү дээ. Ирч хугацаа болсон. Тэдэрт нь хүлээлгэж өгөн цагдаагийн байгууллага. Тэ. өмөрсөн гэдэг байна. Нотлын иргэд нь ийм олуулаа байгаа шүү. Сүхбаатар сумын иргэд нь ингээ ирсэн байгаа. Тэ. Ингэж олохгүй. Энийг ядаж цагдаагийн албаа агч нь ингээд явчихд юм уу? А? Ингээд явчихд юм уу? Бид хоорондоо хэлдэж бид нар боддгоо маа. Цагдаагийн нөгөө албаа агч авдаг байхгүй юу? Цагдаагийн албаа агч нь цагдаагийн албаа агч хайцсан. Сая би эргэлж төрлөө. Тий, ийшээ утгаар ярьж байна. Энэ хятадуудын буруу ингэж болохгүй гэжсэн ордогч дарга маань сая над руу ингэ мөргөд дайрч байна. Чи яагаад байгаа ингэ? Засаг дарга нь алга. Зориуд зөрчилтэй үүсхийг байна уу? Цагдаа алга болсон. Хараа. Цагдаа нь алга болсон. За уучлаарай. Өрөөнөөсөө юм аваад ирэх гэсэн байх шүү. Уга хардж штэ үнэхээр хараа. Энэ хараа. Бид нар ч яг юу хийсэн? 30 жил Битро Чайна Дачин Тасаг компани өнөөдөр бидний эзэн зорчны байрын сольжод бид нар яасан бидэнд юу хийсэн бэ? 30 жил газрын тос 30 сая тонн нефтийн маань 20 саягийн зөөгөд гаргацсан. Тэг чи одоо дахиад 28 дугаар талбайг ягаад Матад сумд нэг сургууль цэцэрлэг бариагүй та бүгдийн керманд 100 төгрөг ороогүй нэг жирэмсэн ээж төрүүлэх их барих эмнэлэг баригдаагүй нэг сургууль баригдаагүй Монгол улсад 312 тэрбум төгрөгийн өртөө Битро Чайна Дачин Тасаг компани юм наваа татварын өрөндөө орчод тэгээд одоо дахиад 28 дугаар талбай дээр ингэж ш талдаа энэ хараа Битро Чайна Дачин Тасаг компани эдгээр нөхдүүд ингээд дураараа те бид нар 30 жил эдгээр төгж хансан штэ Бүтэ. Шаагаж яриад те. Энэ настай хүн юм билээ. Хөлн өвдөд. Чи хаашаа явах гэж сая? Нидэ жа зайна. Нимэндэ жа зайна. Тугуама. Нидэ дифо. Жонго дэма. Бу монго. Дээшээ хашаад авч чинь халахын талд хайчих чаа. Энэ ингээ цүнхөө үрээ дийшээ ингээ гараад явсан ш. Та нар харсан биз дээ. Битгий ортоо ийшээ гар. Ха? Ингээ цүнхөө үрээд ингээ тамхины талаар явхад хинч мэддэггүй байхгүй юу? А? Хинч мэддэггүй ш. Хинч анхаарал тавьдгүй, хинч хяналт тавьдгүй. За цагдаагийн албаа агч нар нэг ирсэн шүүхэн. Ирж гэнэ үү? Засаг дарга.
эдний паспортуудыг цагдаагаар авахлахгүй бол эдгээр чинь ингээд зутаах юм биш. Сая эндээс ингээд суугаад явж байна. Ийшээсээ алга болсон. Та өөрөө нүдээр харсан те. Эдний паспортыг авахгүй бол эдгээр чинь зутаах үйлдэлийг удаадараа илдэж хийж шүү. Энэ тамсгийн тал дээр одоо нэг хужаа хайх гэж боо юм алхаад лай болно шүү. Том тал шүү дээ. Тамсгийн тал чинь том шүү дээ. Урагшаа хилд аваад гарна гэж бодож ах шиг биш. Эдгээр хилд ойрхон байгаа учраас хилд аваад гарна гэж бодож шүү дээ. Зүнхээ өөрөө зутаач шүү дээ. Тэ ойрхон байна гэж. Тэ одоо энд зөөж ирж байгаа Сүхбаатар сумын өөрсдийнх нь иргэд нь бас байгаа шүү дээ. Тэ 6 хожаагийн бичиг баримтлаа мэддэг байгаа. Ийм настай өвөөнөр Монголын хүчин одоо ажлын хүчин гинэ. Тэр өвөө Монголд эндээс сайхан залуучууд ажил олохгүй байгаа шүү. Энэ одоо энээс илүү дутуу Монгол залуучууд ажил хийвэл гэжтэй. Энээс илүү энэ хөдөө өвгдчүүлээс илүү ажил хийж чадахгүй байв гэжтэй. Нэг баракны хитэ хон шиг хитэн юм авчирчаад баракны хон шиг хитэ юм те. Даван мала бараклах гэж нэг юм хөгшин хөвөө эцгийн турхаа юмаа бараклдаг шүү дээ. Энэ бэлбэлтэй ирсэн. Ямар темпүүтэй мөрөд явж байгаа юм бэ? Ямар ч темпүүтэй, ямар ч одоо өвчтэй боо юм тарай. Айд охид хүмүүд эргүүлээд байв. Тэгээ сумын зэрэг гээд айлууд наана. эргүүлээд нь цааш идчихсэн. Яа тийшэрч байгаа. Цагдаа хөдөлгөөн шинээр хэлсэн шүү дээ. Яг үндэ. Үлдгэн үү? Цагдаа албаагчаа. Цагдаа албаагч нөгөө ихнүүд нь яасан. Нөгөө энэ тарай нь яасан. 20 дархлаа. 22 байгаа. Манайх бичснээ нас үдчих юм уу? Манайх идэх бол би мартаад байна. Би мартаад байна. Одоо төрөний химийн хортой бодсон яг ингэдэг. Одоо намайг аригчин гэж өчигдөр аригчин гэж хэлсэн. Төрөний химийн хортой бодсон ийм болгодог. Одоо яг энэ ачиж байгаа химийн хортой бодис чинь шууд хоолоо сууж байгаа сте. Шууд нүд дулаадаг. Би энийг зүгээр гадаа аарт би задлсан шүү дээ энэ химийн бодисыг нь. Энэ химийн бодисыг нь би гадаа задлсан. Миний гар түлэгдсэн энэ хараа. Тэгээд нүд ингээ улаачдаг. Энэ сумын энэ хараа би энийг онгойлгосон ш. Та нар мэдж байгаа шүү дээ. Төрөний лаан дээр энэ хараа. Эндээс юм нунтаг юм гаргаж ирсэн байхгүй юу? Тэгээ одоо хар нүд ийм болдог. Ингээ ийм амар улаадаг. Энэ химийн хортой бодисыг ингээд стандарт норм дүрм журмын бус байдлаар ингээ агуулж идэг, хадгалж идэг. Манай улсад хууль нь яасан. Манай улс ингэж зөвшөөрдөг юм уу? Стандарт хэмжилсэн гадраас энийг тогтооцсон байдаг штэ. Би үнэхээр гомдоод байна нэрээ. Үнэхээр гомдоод байна. Төрд бид нар 5 жил хилээд бид нар шантаачийн нэр зүүсэн. Хамаагүй. Энэ байдал хэвэндээ байна штэ. Тамсгийн таалыг дуусчаа Сүхбаатар талбайг Сүхбаатар аймгийг дахиад Сүхбаатар сумын нутаг дэвсгэрийг дахиад боцолж штэ монголчуудаа. Бидийг бензиндээ орчилж яхад бензинаа хомсол үүсгээд 28 дугаар талбайг ажилд оруулах чинь штэ. 22 тийм байна те. 22 тийм байна. Тэ энэ хараа ийм болгож байгаа хгүй өрөмдлөгийн бодис хүний нүрийг ийм болгодог. Дарах энэ дээр ята. Ачаа. Барч. Энэ дээр дарчулъя. Наатам нь үл юм. Наатам чи золбил өгөхөөр дандаа ингэж энэ тэнд очиж нуугдж яваад байгаа. Эдгээр явах чиглэл авсан байхгүй юу? Тий. Зүхтаах гэдэг юм. Би ахнаа гэдэг юм. Нэг халдсан хатан залс өнөөдөр чиг энэ одоо намайг залс. Хаагаа гадчих ахын гэдэг. Яах юм чи? Яах юм бэ? Энийг гэдэг. За ингээд Сүхбаатар сумын арт иргэд ингэж ирж байна. Одоо тэгээд Сүхбаатар аймгаас бүрдгүй ирнэ гэсэн баахгүй 2 цаг болчихлоо. Алга. Тэгээ энэ хучаанаар яг энэ сошиалистик бүстэй байгуулсан ямар ч өвчтөр мэддэхгүй баах хучаанаар оролцож ирсэн. Энд дээр хэнд тавьж байгаа ч юм байхгүй. Сумын засаг таарт ч ямар ч мэдээлэл өгөөгүй. Ийм юмнууд байж байгаа. Тэр уус орч сүүлдэ штэ. Нотоо ирээ. Чи хэд хучаанаар байна? Данднима. Чи тэр өмгөж хамгаалаад ирсэн. Хучаанаар чи Виктор Сайныг ажиллаж байсан юм биш үү? Сумын төлөөлөгч лайв дээр энэ дөнгөтэй байгаа хүнээ та зогцоолохгүй мó? Арх уулсан, масуурсан, согтуурсан байгаа энэ нутгийн иргэдэд та зогцоолохгүй мó? Энэ чи зугаацч яваагүй шүү дээ. Бид зугаацаагүй шүү дээ. Одоогийн хэмжээний Энд арх уулсан хүмүүс байж, мерси байж ажил бахаа явж байгаа шүү дээ. бид дөрвөн их хүүхдээ орчиод би өнөөдөр энэ чинь тэмцэж байгаа. Энд чинь арх уулсан зугаацаа бид болоод бид Тэгээд чи сүүлд нь ямар асуудал гарахыг өөрсдөө гутраараа явчаарай. Дараа би мэр захад одоо биднийг арх өгөөд энэ хүмүүс дурхич шийдэл хийсэн гэж хэлээ. Магадгүй тийм. Тэгдэг байхгүй. Хэцүү шүү дээ.
золбон нөгөө нэг тороо сайтууд Бидрээ шуудлах юм шиг те. тий. Яг тэгдэг байхгүй. За яаваа Сүхбаатар аймгийн бүрэлдэхүүн хаачваа. 2 цаг болчихлоо шүү дээ. 50 км газар 2 цаг явах юм уу? Хаагаад бид нар шиг хязгаарч галах дор явж үзээгүй ингээл. Тэгээ буудуулаад зайлуулаад янз янзаар буудуулаад явна. Чамайг хатсан газар аллаа гэж та нэг хизээч хэлэхгүй. Намайг би хэлээд дөнгөж сая чамайг би аль шүүгээ сууж байна. Өчигдөр заадур бариад авч энэ галыг та нар үзээгүй шүү дээ иргэлээ. Тийм ээ миний орд байж хизээч та нар энэ одоо миний нүдийг хардаа. Хийний багшаар очиж та нүдээ ингэж удаалгах байхгүй. Гараа гэж төлүүлээг байхгүй юу? Бидний энэ ажил амар одоо юу гэдэг энэ улсын орны газрын тустай холбоотой асуудал шүү дээ. Тийм учраас альмаас нэмээс зүгээр явж байгаа гэдэг шаардлага хэрэгтэй гэж бодож байна. Зөв бид тэр дуурлаад ингээд ах юм. Энд чинь эзэн бол бид бүгдийг дуртай шүү дээ. Та нар тийм юм байж түрээд үзэх. Яг үнээр яг ямар байдгийг. Миний энэ ардлын дагсаар дүүрээ ядарсан байж байна. Тэглээгээд би хинээстэй ч би гомдоогүй. Тэглээ гэж би хинтж ялахаагүй. Өчигдөр би аригцаагаар додолоод явсан. Өчигдөр ч хиймээ ортой бодгийг ингээд үдээд онгоогоод байсан. Одоо миний нүдийг хаад байна. Тэр бодис чинь ахгүй юу? Тэр бодис. Тэгэхэд нутагтайч юм байж штэ. Хүнийг зүгээр ганц нэгээ тахад нүдийг юм болгож арьсыг ийм болгож штэ. Тэгэд над архиныхаа тийм юм асуудалтай хүмүүсэнд давж бачрал гэдэг шаардлага тавьж байгаа штэ. Утаг өрнөхөө төлөө хоцрогдуулгаа эрүүлэр маань штэ. Ямар зэргийн албаа авч ямар хэлийн манад сүхтөө манад байх юм бэ? Эрүүл байх хэрэгтэй. Я харцвалч хөөхөө. Харалтаа. Тэ харалтаа. Чинь шүү дээ манай хэд вэ? 13. 13 гэж 15. Өчигдөр одоо Даач. хаа 6 Надад ч байдаг байна. Биш яа. Хаана байгаа нийлээд 27 болж байгааг мэдэхгүй шин. Өшөө зарим нь хаана байгаа мэдэхгүй. Энд 8 их хэвчээ энд дээр 8 байх хэвчээ. 5 аваад. Ха? дандаа өчигдөр байснаас 7 намаар. Бас дандаа чинь хүмүүс. Нэг бүдүүн байсан байхгүй. Тэр бүдүү баг. Амар хам. Тэр тань бүдүү бүдүү байсан тий. Тэр хаалцсан доо. Тэр бүдүү баг тий. Тэгээд 8 байх хэвчээ. 5 нь явсан байгаа шүү дээ. 13-аас. Улаанбаатарт очиж зохицуулна гинэ. Сонсноо сайн. Улаанбаатар. Гарч байгаарай. Ярьж шүү. Улаанбаатарт очиж зохицуулчихна гэ энийг хэлсэн. Монгол төрийн түвшээд нь худалдагсны жишээ энэ. Ард иргэдэд чи доромжилж чинь. Улаанбаатарт очиж зохицуулчихна гэ инээж. Ийм л байна шүү дээ та нар. Дандны юм хар бузарман чи тэр зүгээр огцор энэ Петрочаныгийн ажилчдыг хамгаалаад байсан. Шал өөр капалын нэр хэлээд хамгаалаад байгаа. Бээжинд үрээд ир гинэ. Аалыг гинэ. Аалч гэ өчигдөр бэж очиж гинэ. Би угаасаа бэж орохгүй. Хард оруулсан. Угаасаа та нар шиг хард оруулсан. Чи бэж Монгол төр дахид таг дуугүй. Тий. Ирдээ шүү. Өөрийнх нь нутаг дэвсгэрдээр ингэж аль нэг зал хийж байгаа. Монгол төр хаа
Нэг гаруй үзэж явах шиг байна. Тэгээ сайн ширлээд өгөөрэй. Одоо нэг тэг бүртгүй хэлсэн. За тэгээд энэ Скватер аймгийн бүртгүүрээр эдгээр дээр ямар арга хэмжээ авахыг харъя. Эдгээр ямар зөвшөөрөл, ямар даргын зөвшөөрөл өгсөн. Скватер аймгийн засаг даргаас зөвшөөрөл өгсөн юм уу, өгөөгүй юм уу? Тэрийг нь үзье. Ямар хүмүүс уулзсан, ямар чиглэлтэй гэдгийг харъя. Тэр манайхан ингээд лайвтайгаа хамт байгаараа сайн шеэрлээд өгөөрэй. Ингээд нутгийн иргэдүүд бүр ирээд энд ингээд машин хэрэгтэйгээ яриад. Ингээд нутгийн иргэдүүд ингээд тэмцлээ илэрхийлж байна. Энэ хожоолыг хөөж гаргая. Аа за. Сайн байна. Үзүүлье гэдэг ингээд өөрөө Скватер аймагт юм байна. Тэгээд ирсэн хүмүүсээ аваад ямар одоо багш ч тийм хэлчихлээ. Оо манайч тэгээд нөгөө ойлгосон манай хүмүүсийн мэдээвэр байгаа. Би өөрөө Дорн говьд тэр уран Тий, Улаанбаатар гэдэг. юу гэдэг дуурч ирсэн шүү дээ. Бас нөгөө юм юуны Энэ одоо тэр сайклыг хэлээд байгаа шиг тэр газар насны юм компани биш байгаа. За ийм хүмүүс ингээд дэмжлэг болж ирж шүү. За өгсөн байлаар өмхий хурж чанар гинэ. Одоо яасан хар нараа ийм болдог ш манайхаа. Би хараа битүү лайфтаа сэзээ саунда байрх уу. Химийн энэ би дахиж одоо гомдол мэдүүлмээр байна. Би яг энэ дээр ингээд хараа зарим нь хаахаа дарах бах. Хар авгаа гих бах. Өчигдөр орой би яг энэ болсон. Одоо миний энэ лайвта Бодож ирж байна. нара. Одоо энэ хараа манайхаа. Игэжтэй. Энэ хараа. Энэ аваад. Энэ хараа. Одоо энэ олон иргэдээс одоо нүд яаж улаачааг харж байна. Би надад даалт авахгүй. Би өнөөдөр тэ эрүүл мэндэд би окей явж байгаа. Тэд энийг онгойлгоснороо зүгээр онгойлгоод задлаад би гаран дээр нэг жижигхэн гаргасан ширээ түрүүн. Тэгэхэд ийм болж байгаа байхгүй юу? Нара. Эцсийн бүлэгт өчнөөнөр л оромжилж идэг. Энэ хараа шван хэбэт яадаг юм шиг байна. Энийг та нар манд гэдэг нэг SSC-гээд яг нэг хялт хараад энэ юуны юм бэ? Хүний бие яаж нөлөөлдөг вэ гэж те нэг хараарай манайхаа. Энийг нэг хараад над руу нэг явуулаач яг одоо энэ олон хүмүүс байгаад. Тэнгүүт энэ нь штэ те над руу өчигдөр штэ те нөгөө явуулж исэн хүмүүс нь чи ингээд нүднээсээ хол байлгаач гэд тэгээдсэн байхгүй. Тэгээд би энийг штэ те 2023 оны тэмцэлээр лөө 24 оны тэмцэлээр даашин гэд химийн хортой бодисыг нөгөө нийлүүлдэг одоо тусан гүйцэтгэх компанитай тэмцэж чад яг тухайд миний хоолой шууд сүүсэн байхгүй юу. Тэгээд нүд улаан болж ирсэн. Тэрний дараа гадаа нэг баг химийн бод зассан байсан штэ. Тэрэн дээр бас ингэж ийсэн. Тэгсэн чинь өчигдөр яг контейнер руу орсон чинь ийм болж байгаа байхгүй юу. Одоо юм байна. За зайлаа гिचим ингээд за чамаг болог лээ да одоо яах вэ те. За чин тэр Монгол улсын хувь заяа танаас тамаг бах. Зүгээр ажилчин хинч зүгээргүй ажилчин гээгүй эдгээр бүгдээрээ зөвшөөрөхгүй Монгол улсын нутаг дэвсгэртээр өчнөөн тоолны арх согтруулах ундааны зүйл ингээд хууль бусаар оруулаад ирсэн байна шүү дээ. Тийм аав гэдэг нь юм бол тэ. За ийм л нөхцөл байдал нутаг дэвсгэртээр харагдаж байна. Тэгээд нутгийн иргэд маань 2 4 6 8 10 12 ишээ яваач та нар яад ишээ юу дураараа юу ингээд сав сайл бэлдээ тэн та нарыг ингээ хувцаа төрийн албаагч цагт жинчаагүйлаа ихур нэмэн 100 жинчаагүйлаа жинча мэдгүй одоо хой шээж бачаа гэрээшээ цаагуурч доогч хүмүүс яваал мэдэж байгаа хүмүүс явж байгаа мэдэж байгаа. Хаана нэг. За би энэ хараа манайха. За хүний одоо зам ясны эрхэн талдан гэж явах уу шээж бах бол одоо хүний эрх шүү дээ. Тэ. За энэ хараа бид нар ингээ харуулъя. За энэ Скватер аймаг Скватер сум. Хараа. За энэ дээр шүү дээ юу хэлэх гээд байна гэхээр
Та бүгдээ харж байгаа скватер сумын энэ скватер сум дөнгөж энэ харагдаж байна. Ингээд скватер сум харагдаж байна. Ингээ иргэдэн сая лайв үзээд ирсэн. Үнэхээр ийм амар байд юм байна. За нөгөө Монгол улсын хилийг зөрчиж Монгол улсын одоо 50 дахь норм дүрм эдгээр бол ажиллах визтэй хийдэж ажиллах газар нь тусгай зөвшөөрөлгүй. Газрын эзэмшигч одоо гişлэг 2 сумын Матад сум болон Скватер сумын нутгийн иргэдэд танилцуулаагүй. Сусаг даргад нь танилцуулаагүй. Ямар ч зөвшөөрөлгүй. Гэсэн хийдэж Petro China дарчин тасаг компани лого тэмдгийг өмссөн хожаанаар байгаа байхгүй тий. Гэршаа. За тэнд маш их тооны хэмжээний химийн бацыг ингээд хууль бусаар агуулсан. За энэ хашаа болоод малчтад зориулсан одоо орон нутгийн өмчийн газар гэрээ контракт хийгээгүй. Энэ олон том тоног төхөөрөмжийг хууль бусаар байршуулсан тийм ээ. Энэ олон төмөртэй энэ бол одоо мал аж ахуйн зориулалтаар ингээд сумын иргэдэд одоо яадаг юм түрээсийн газар юм байна. Тэгээ энийг хууль бусаар одоо Монгол Улсын хуулиар бол газрыг ашиглаж эзэмшихтэй одоо хууль бусаар газрын өмчийн хэлбэрийг хууль бусаар ашиглаж одоо өмчилж түүнийг ашиглаж байгаа болвол хууль зөрсөн бол зөрчлийн хуулийн одоо зөрчлийн хуулийн 11-ээр 50 сая төгрөгөөр торгуулах 5 сая төгрөгөөр торгуулах солиотой машин хүмүүсийг хараад 5 сая төгрөгөөр торгуулах юм хуультай. Тэгэхээр одоо энэ аж ахуйн нэгжид 5 сая төгрөгийн торгуул тавина. Нэгдүгээр асуудал. За химийн хортой бодисыг байлгаснараа 30 сая төгрөгөөр торгуулдаг. Одоо зориултын бус газар ашигласан стандарт бус газар те одоо ашигласан химийн хортой бодисыг гадуур ингээд шууд газрын хөрсөн чингээхээр ингээд зориултаа маш их хэмжээнийхээр химийн бодисыг ингээд агуулсан юуны складны норм дүрм журам хангаагүй гэдэг дээр 30 сая төгрөгөөр торгуул миний мэдж байгаа шүү. За мөн одоо арх согтууруулах хундааны зүйлийг хил гайлын гадраар яаж оруулсан тий? Одоо юм яаж орж ирсэн мэддэггүй Монгол Улсын татвар тий юу гэдэг юм гүүгээр ингээ байж ах жишээтэй. За тий тэгээд мөн одоо энэ 7 хужаагийн бичиг баримтыг бид шалгах эрхгүй. Арх бүхэн албанд шалт ирж энэ араа чи бол зүгээр л Монгол улсад хөгжилт гай бодлогч шантаач гинэ. За чи Монгол улсын хөгжлийг нэг яриад өгч. Хөөе. За би нэг яриад энэ малыг яриад байгаа. Монгол улсын хөгжил цэцгэл өнөөдөр Монгол улсад үйлдвэр баригдаж газрын тосоо өөртөө олборлж ич хөгжил цэцгэлж ярьдаг юм а хар мал минь. За юу. Бид өөртөө олборлно. Petro China 30 жил ямар хөгжил цэцгэлийг чи өгсөн. Би яга Petro China гэж байгааг харах уу? Яа Petro China гэж байгаа гэж. Тэр энэ яасан манай Монгол улсын иргэдийн хөгжил цэцгэлүүлэх хайртай хужаач шээ. Тэгээ Монгол улсыг хөгжүүлж байгаа хайртай хужаа нар чинь баракны хон шиг хэдий юм л байгаа зү. Тэ? Бид залуучууд өөртөө Монгол улсын хөгжил цэцгэлэх гэж бол өөртөө хөдөлмөрлөл, өөртөө үйлдвэрээ барь, өөртөө төрөөсөө шаард. За юу. Тэгэд хизээ одны хөгшин онны насгүй болсон. Жажис өвчний үр болсон хужаанараа улсаа хөгжүүлнэ гэж ярьдахаас та нар хичээч. Залбингуудаа. Залбингуудаа. За юу нөө энэ бодис нь газрын тос мөн өрөмдлөгт хэрэгэлдэг шавар гин хүний хамар өөршин дээр амьсгал боох түнүүд дулаан гэсэн байна. Харин тийм яг ийм амар юм. Энийг би яг мэдээд байгаа хгүй. Энд ойр туслаар нүд дулаачдаг. Тэгээ шууд хоолоо сөөдөг. Одоо миний хоолоо яг сөөд хэлж байгаас зүгээр байжсэн тийм үү. Одоо нүд ингээд энэ нүдний улаалт байж шүү дээ. Бүтэн ингээ 24 цаг байт юм байлаа. Тэгээ ингээ нэг юм нулимс дутаад байгаа юм ингээ хүчээр нулимсаа гаргуул арай ингээ тэгээ жоохон байжсэн нүд нэг талын нүд өчигдөр миний энэ талын нүд ингээ нэг навлан удаа хараад нэг юм бүрсэдэг шүү дээ. Тим шинж тэмдэг өгдөг шүү. За манай монголчууд ингээ Монгол улсын хөгжил цэцгэлд энэ хөгшин насны хоньгүй болцсон тий хөгшин онны насгүй болцсон эдэн хужаанар Монгол улсыг хөгжүүлэх гинэ. Амиа яа гэж байгаа хужаанар уу? Амиа гэж байгаа хужаанараар бид нар улс их орноо хөгжүүлэх юм уу? Би манай улсыг хөгжүүлэхийг би өөр зүйл бодож байна. Залуучууд нь бүгд хөдөлмөрлөж Монгол улстай байгаа байгалийн баялгаа өөрсдөө үйлдвэрлэж орон болж иж бидэнд хөгжил цэцгэлж ярина. Бид 3 саярлахна. Бидний газрын тосны нөөцийг энэ хужаанар чинь бүхэн хатан бүхэл бүтэн 30 саяас 20 саяыг зөөчөөд тий. Тэгээ одоо дараагийн талбай болох 28 дугаар талбайг ашиглалтанд оруулна гэж нэрээ сольж авч ирээ Petro China. Тэгсэн мөртлөө хуцаа солиогүй байгаац нэрээ сольж чадсан ч ажилчтайгаа хувцыг сольж чадаагүй гуйлагчийн компани Монгол улсыг хөгжүүлэх гинэ. Монгол улсыг хөгжүүлэх гинэ. Зүг юм уу? Хэлээд өгдөө. Би буруу яриад байгаа юм уу? Гэмээ би шантаж хийж байгаа тий.
Ой. өө Хуцаас өлөө гинэ. За. За энэ олуулаа харж байгаа да хуцаас өл гэж байна. Дотор мохоо өргөч. Манай улсыг хөгжүүлэх байгаа жунгаа нар шүү дээ. 8 нар те. Манай улсыг хөгж. Манай улсын залуучууд ямар бол та нар өндөр намыг харах уу? Миний хажууд. Би метр идтэй хүн бэ. Энэ өндөр намыг харлаа. Манай улсыг хөгжүүлэх цэцгэлд манай монголчуудын хөгжүүлэх цэцгэлдэд гар бие оролцож байгаа. Өвөө. Өгшөө оны насгүй баракны хойно юм биш. Би метр идтэй. Бидэнд сайхан оюун ухаан байна. Бидэнд сайхан хүч биений бэлтгэл байна. Бид зүгээр л төрийн бодлого зүг бол бид нар өнөөдөр зөв амьдрал явуулчихсан. Залуучууд бид бүгдээрээ хөдөлмөрлж байгаа, бүгдээрээ ажиллаж байгаа. Бид хичээж байгаа. Бид эвтэй байгаа. Та нарын буруу бодлогон дээр бид нар чимээгүй л байгаа. Төрмөн сайхан болно гэж бид нар итгэж сэтгэж бид нар яваа. Гэтэл энэ хужаанараар одоо энэ хужаанараар төрийн бодлогоо хийлгэж энэ улс хужаанараар бид нар энэ өвөөгөр хөгшин оны насгүй баг үлээхэд ойрчхоор ийм хүмүүсээр манай улс хөгжүүлэх гинэ. Та нар эргээд энэ Монгол ард түмний хардаа. Эргээд энэ ард түмний хардаа. Энэ ард түмний хардаа. Та нар гойрдлог тэгээд улс орон минь сайхан болоос бид нар яг бүгдээрээ л үр хөвгтөө бодож 3 саялах нь шүү дээ. Хөөе. Та нар юу гэж бодож байна? Энэ хөгшин оны насгүй нэгэн өвөөнөртэй одоо энэ өвөө манай улсыг одоо энэ Петрочайна гэдэг хувцсны өмсгөлтэй те энэ өвөө Нихон. За энэ өвөөгөр хөгжүүлүүлнэ гинэ. Энэ настаа өвөө манай улсын цэцгэлд хөгжүүлэлтэнд энэ өвөө те ингээд энэ өвөө бидний манай улсыг хөгжүүлнэ гэж яриад шүү дээ. Энэ өвөөгийн нэраа Нара Петрочайна дачин тасаг компани гэсэн логотой. Намайг одоо гүтгэж байгаа бол тэ энэ логог чи аюул хатгаж өгсөн гэж хэлвэтэй. Манайха юу гэж харж байна? Би улсын цэцгэл хөгжүүлэлтэнд гай болж гин үү? Энэ хожаа одоо манай улсыг хөгжүүлж өгнө гэж шүү дээ. Одоо зарим нэгэнтэй чи шантаач хийж байгаа гинэ. Би идрээс айхгүй. Эцсийн бүлэгт энэ 28 дугаар талбаар Петрочайна дачин тасаг компани байсан юм биш. Тэгээ үнэ хэлэхгүй яасан. Энэ хятад нийш жонгор юм аа? Жонгор. Не монгол юм аа? 不是 Не жонгор. 中国人。 Та нар хартаа энэ хүний шахаа өмсгөлийг Монгол өвөө юм байдаг юм уу? Монгол өвөө ийм шахаа өмсдөг юм уу? Би хүндэтгэлтэй хандж байгаа энэ хүмүүст хүний эрхийг би мэдж байгаа. Тэ? Энэ Монгол хүү юм уу тэгээ? Энэ манай Монгол улсыг одоо тэ болооч та нар гинэ чамаар заалах юм уу? Бацүрэнгээр. Нэг болоолахаа Петрочайнад ямар хайртай. Бацүрээ. Лавгсүрэнгийн Батцүрэн гэдэг хүн болооч та нар гинэ. 30 жил хэлтер боллоо ш. Би энэ хожаанч болооч та нар гэж хэлүүлмээр байна. Тийм ээ би шатаач аваа шатаач хэлж. Тэгээ яах вэ? Ийм болооч. Энэ хайртай 30 жил Петрочайна дачин тасаг компани Монгол улсын шүүхэн Монгол улсын эсрэг гэмт хэрэгүүлсэн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгүүлсэн гэж тэрбум 200 сая төгрөгийн нөхөн төлбөр бид нар 5 жил шантаачингаар дуудуулаад тавиулж чадсан ш. Хэрвээ бидний буруу байсан бол яг гэж Монгол улсын шүүх бид нар дээр гэм хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгүүлсэн гэж бид нар дээр шүүх ялсан. Хинэ цэнгэр тэмдэгтэй те Лавгсүрэн Батцүрэн болооч гинэ. Чиний хайртай хужаа юу? Чиний өвөг дээцүү Батцүрэн. Чиний өвөг дээ өвөө юу? Өвөгийн лайвчсан уу? Хайртай өвөгийн. Чи хужааруугаа зайлаарай Лавгсүрэн Батцүрэн. Энэ чиний хайртай өвөө юу шүү дээ. Тэр заяагүй удамтай юмнууд байгаа л та Монгол улсад. Тэ? Энэ Батцүрэнгийн хайртай өвөө аавна. Тэ? Батцүрэнгээ тэ Лавгсүрэн хайрын Монгол хүний сайхан нэр биш Лавгсүрэн гэдэг аавынх нь ургийн аав нь тэ. Би чам шиг удмаа боцорлохгүй. Хожаа өмөрч. Лавгсүрэн Батцүрэн гэж байгаа тий. Нэр нь ч юм уу юм чинь тий. Монгол хүний нэр шатц. Өвөг энэ хайртай өвөдөө хайр зарлаад тий. Ичиж хүмэр.
Одоо бүр ичиж өгмөр нэрээ ичиж өгөөд байна монголчуудаа Монголын эрс үгнүүдээ доороо нөр 30 жуулсан зэ цэвгийн батлах зүйчээ тэгээд Монгол улсыг хамгаалж явах Монгол улсынхаа төлөө дуу хоолойгоо өргөж явах ёстой ирчүүлэн өнөөдөр хужаа тайр зарлаа суучдаг. Түлшгүй байх ёстой юу гинэ? Би түлшгүй байлгаж байгаа юм. Эдгээр түлш үлдүүлж байгаа юм уу? Энэ хожоонд түлш үлдүүлээд байгаа юм уу? Мал минь. Энэ түлш үлдүүлж байгаа юм. Энэ манай улсын газрын тосны 30 жил Петрочайна Дарчин тасаг компани Монгол түлш үлдүүлдэг юм аа. Хятадаас олборлаад хятад руу зөөдөг юм аа малаа. Ямар зөлби юм бэ? Юмаа судлаа, мэдлээ. 1994 оны бүтээгдэхүүн ах гэрээтэй. Яана. Зөлби юм бэ те. Монгол улсад түлш олборлолт үйлдвэрлэж байгаа юм уу? Миний санахын энэтхэг улсаас 2017 онд тэр бом 300 сая долларыг авч одоо тэнэтгэгчүүдээр үйлдвэр бариулна гэсэн. Өнөөдөр хэдэн 10 жил боллоо ш таана. Ой. Тэ хичиж хүмэр юм энэ лав сүрэн бат сүрэн Петрочайныг түлш үйлдвэрлэдэг гэж ойлгосон юм уу чи? Монгол үгүй шүү дээ. Өдөр шөнөгөө газрын тосыг хятад улс руу зөөдөг штэ. Монголд бид харин Монгол улс чинь хявчаараас усаа гууж гуйж байгаа штэ. Жохо мэдлэг хэрэгтэй байна. Цэгэр тэмдэг аваад чамайг мэдлэгтэй харагдахгүй чи наад фэйсбүүкийн цэгэр тэмдгийг авсан юм бол Петрочайна Дарчин тасаг компани Монголд ямар их гай тарьсныг Монгол улсад түлш олборлож ийн үгүй юу гэдгийг чи судалчмаар байна. Золдон минь. Заяа. Монгол улсад Петрочайна Дарчин тасаг компани түлш олборлдог юм уу? Захын манай бороодог суугаарай. Захын 5 настай хүүхдээс асуугаарай. Петрочайна компани хизээ түлш үйлдвэрлэдэг болчихвоо. Асуугаад байна. Түлшгүй бай гэж тэмцсэн юм уу би? Би монголчуудаар энэ хөгшин хоньны насгүй болсон хужаанараар ухуулахгүй бид монголчууд бид өөрсдөө үйлдвэрээ байж газрын тосны нефт болон түлш АИ92 80 бүгдийг бид нар Оросын улсаас гуйхгүй бид өөрсдөө олборлоо гэсэн шүү дээ. Чиний хайртай Дандан нам, чиний хайртай Солонгосоос бүхэл бүтэн газрын тосны бүтээгдэхүүнгүй улсаас нефт гуйгаад Монгол улсыг шившгэлсэн шүү дээ. Бид газрын улс Дарамт аймгаас ус хүртэлх тийм судалтай шүү дээ. Өнөөдөр бид нар 10-21-р талбайг ярьж исэн бол одоо 28-р талбай ярьж байгаа шүү дээ. Тэр чигтээ шүү дээ. Хаан түлшний үйлдвэр монголчууд барьчваа. Ягаад төлж үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн авах гэрээгээ үзүүлдэггүй. Ягаад түүнийхээ гэрээ контрактыг үзүүлдэггүй нэ түлшээ. Би мэдгүй байгаа юм. Хаана Петрочайна Дарчин тасаг компани түлш үйлдвэрлэдэг юм уу манайхаа? Хариулаад өгч. Наа тоос нь толгоцтой. Цэгэр тэмдэг авахаа мэдсэн байж те. Монгол улсад түлш үйлдвэрлэдэггүй үгүй. Петрочайна Дарчин тасаг компани хэдэн жил 30 сая би хэлээд үгүй. 30 сая тонны нөөцтэй батлагдсан. Ковидоор хүртэл тасралтгүй өдөр шөнөгөө газрын тосын маань нэгч төгрөгийн татваргүйгээр 312 тэр бумын төгрөгийн өртөө шээ манай улсад. Татвараас үүсэн 2017 оноос 2019 онд 312 тэр бумын өрөө төлөөгүй багш. 312 тэр бум 100 сум 100 цэцэрлэг барих мөнгө шээ. Монгол улс нийгмийн хариуцлагын гэрээний нэг сургууль барьсан уу? 30 жил бидний газрын тосыг 1 литр тутамд нь 200 төгрөгийг оногдуулж одоо улсад төлснийхаа төлөө 30 жил зөөлгөд бид нар 300 гаруй зээрийг болж байгааг бид харсан нүдэрээ. 2 зүйл ангийн бөөр нөрийн 2 загас. Стапелокок, Шерика коли гэдэг вирусын халдвараас болж үхсэн, усцсан 2 зүйл анги. Би энийг хэлээгүй. Энийг байгаль орчны газрынх нь хэлж байгаа. Энэ зөв юм уу? Зөв юм уу тэгээд? Нэг 2 зүйл загас нэмэгдэх ёстой шүү дээ. Бид нар хужаанарт төгснөөрөө. Бид нар энэ хүмүүстэй хужаанарт гэдэгтэй биш юм аа. Бид байгалийн баялагийнхаа газрын тосны үйлдвэрийг бид өөрсдөө барья гэж шаардж байгаа. Монголчууд өөрсдөө барья. Түлшээ нефтээ бид өөрсдөө олборлоё гэж шаардж байгаа шүү дээ. Гэхдээ мэдэх ёстой шүү дээ манайхаа. 5 жил бид нар шаардсан шүү дээ. Тэгээд тэрийг нь төр
юуг нь Монгол улсын газрын гүндтэй 2000-аас 3000 метрийн гүнд олборлтыг нэмэгдүүлэхэд бол тиймээ орто байж байгааг илрүүлж бид нар 59 сая төгрөг торгуулсан шүү. Тэ? Би тайлбарлаагүй шүү. 300 гарын зээрийн аймаа хайран байна. Бүхэл бүтэн зүйл устж ирсэн. Хоёр бүхэл бүтэн Шерекол, Стапилокок гэд хоёр вирус буур нойронд гарч хоёр зүйлийн загас устж үгүй болсон ш. Та нар ямар өнөөдөр нефт ашиггүй ирлээ. За манайх олол өгөөрэй. За цагдаа албаагч ирлээ. Павра өгж байгаа ш. Павра. За цагдаа албаагч нь ирлээ ашиггүй. Лайв тасалж байгаа дахиад их үү? Шинээр. Тэгье. Дараа амарш. 5 цэцэг анаа юу гэж байгаа? 5 цэцэг анаа юу гэж байгаа? Сэтгэл эмнэлээс өмнөд асуудал төр хэл болгоомжтой гинүү юу гэнэ? шарилчлагтай юу? Шинэ гэж явсаа. За одоо дандаа гоё комментуудаа уншина. Ингэ шачиж. Гоё шачиж. Гоё. Дэмжиж. Зүг бай. Энэ араа. Зүг биш. Хой! Гоё ингээ гаргаад өгöd гараа. Энэ нүүр хаяггүй те. Петрочанагийн боолуудыг хожаагийн боолуудыг ингээд би болгоцлоод өгье заяа гоё. Заяа. Мөнгөтэй. Мөнгөтэй тий. Явш. Скватер аймгийн скватер суман дээр. Петрочаныг очоо ш нөгөөдөл чинь бүр инээдрээд хараа. Петрочаныг очоо байгаа шүү дээ нараа ингээд. За цагдаа албаагч. Биш манайха. Би одоо дан скватер аймгийн цагдаагийн бүрэлдэхүүнээс ирж байна. Гэс лайв унтрага дахиад тасалчих уу? Та нар эргээд ороод ирэх үү? А? Тэх үү? Нэрээ. Тэгэх үү? Тэгвэл лайв маань хэдэн цаг явж байна хараах. Тгий. Тэх үү? Тгий. Эргээд ороод ирээрээ манайха. За гэс энэ араа цагдаа албаагч нар ирсэн. Би гэс очиод явахгүй шүү. Энэ араа цагдаагийн нөгөө аймагаас ирж байгаа бүрэлдэхүүнээс ирсэн байна. Би шууд таслаа дахиад эхлэе. Шууд ороо шүү заяа. Тгий. Араа. За эргээд ороод ирээрээ манайхан заяа. За.